өнөөдрийн мэндийг хүргэе. Нэтгэрэ бахархыг бие даалтын өрөөнд Говьалтай аймгаа танилцуулахад бэлэн боллоо. Говьалтай аймгийн тухай танилцуулга. Монгол Улсын баруун хэсэгт оршдог үзэсгэлэнт Говьалтай аймаг нь Алтай нуруу говь өргөн удам талыг хослуулсан газар зүйн онцлогтой бөгөөд баялаг түүх соёлын өвтэй нутаг юм. Манай нутгийн үзэсгэлэнт газрууд Говьалтай аймаг нь байгалийн хосгүй гоо зөкслөн олон зуун жилийн түүхтэй домгууд шингэсэн дараа бахархал газруудтай ээж харихуул цогц сумын нутагт бий. Энэхүү уул нь Алтай нурууны нэг хэсэг бөгөөд шохон чулуулаг өрмөц тогтцтой зүрлэг сайхан хайрах юм. Дорнод Алтай нурууны хамгийн өндөр ориглуудын нэг бөгөөд нутгийн иргэд дахиж шүтдэг төрийн дахиалгат уул билээ. Ээж харахны гэртнээс эмэгтэй хүнийг төлөөлсөн ариун дагшин уул хэмээн шүтэж ирсэн. Нутгийн ардууд ээж нь Говьалтайгаа халахалж эцэг нь мөр голоо цэнгүүлж хэмээн бэлэгддэг. Энд маш ховор амьтад ургамлууд бүртгэгдсэн байдаг. Дарбан нуруу аймгийн хойд хэсгийг дамнан оршдог. Алтай нурууны бие даасан томоохон хэсэг бөгөөд маш үзэсгэлэнтэй ой мод гол горхтой. Эртний домогт дарбан нуруу нь Улаанбаатарлаг гэрсэн үлгий бөгөөд тэнгэрийн таллаар оройн үүл манангаар бүрхэгддэг гэж ярьдаг. Шаргалчдын ашаан Бугуд сумын нутагт бий. Олон төрлийн өвчин анагаах чадaltaй халуун ашаан нуттай газар. Энд нийт 108 бодлог бий гэгдэг бөгөөд тус бүр өөрийн эмчилгээний онцлогтой. Энэхүү ашааны гэртнээс нутгийн болон гадны хүмүүс бурхны бэлэг хэмээн шүтэж эмчилгээнд хэрэгжилж ирсэн. Энд нэгэн баатар нум сумынхаа хорыг тайлах гэж ирээд эдгэрсэн тухай домогч байдаг. Манай нутгаас төрсэн алтартан. Говьалтай аймаг нь түүх соёл нийгмийн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан олон алтартан зүтгэлтний үлгийн нутаг юм. Жалханц хотогт эс дандан базар, шашин төрийн зүтгэлтэн, Богд хаант Монгол улс. 1922 оны 6 сараас манай Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан шашны нэр зүтгэлтэн. Хатанбаатар эс могсорч ав. 1921 оны хувьсгалын зүтгэлтэн. Манжин эсрэг гамын барооны цэргийн эсрэг тэмцлийн нэрт удирдагч 1921 оны ардын хувьсгалыг удирдагчдын нэг юм. Бүгд найрамдах Монгол улсын хөдөлмөрийн баатар Д. Чой Жамц, хөдөө аж ахуйн хончин, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж социалист бүтээн байгуулалттай үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол улсын ардын жүжигчин Б. Дамчин, урлаг жүжигчин. Монголын орчин үеийн театр урлаг киноны нэрт мастер. Монгол улсын хөдөлмөрийн баатар Д. Уланбаяр, эдийн засаг улс төр. Олон улсын эдийн засаг хөгжлийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол улсын гавьяат багш академич Д. Долгор сүрэн, боловсрол шинжлэх ухаан. Монголын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж нэр хүндтэй эрдэмтэн. Улсын баг хурлын гишүүн, улс төрийн зүтгэлтэн Ц. Балдарж. Шин цаг үеийн улс төр, ардчлан хувьсгалын ихэнх үеийн нэр зүтгэлтэн улс төрийн шинжилэлд оролцсон. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Г. Минд Оё. Утга зохиол соёл. Яруу найраг утга зохиолын нэр төлөөлөгч, Монголын соёлыг дэлхийд таниулагч. Манай нутгийн түүхэн дурсгалт газар. Говьалтай аймагт Монголын эрт дундад зууны үеийг түүхийг гэрчлэх олон дурсгалт газрууд бий. Бичигтэн амны хадны сүг зураг. Эртний хүмүүс амьдрал ахуйг харуулсан олон тооны хадны сүг зураг байдаг. Хүрэл ба төмрийн үед холбогдох эдгээр зургууд нь амтан, хүн, тэмдэг төрслүүдийг багтаадаг. Монголын нутаг дахь эртний соёл иргэншлийн хөгжлийг судлахад маш чухал археологийн албар юм. Хүн чулууны хөшөөнүүд аймгийн хэд хэдэн сум нутагт тэр дундаа тонхил, халиун зэрэг газруудаас олцсон. Эртний түргүүдийн үед холбогдох хүний дүрс бүхий чулуу хөшөөнүүд нь тухайн үеийн зан үйл, соёл нүүдэлчдийн түүхийг тодруулдаг. Говьалтай аймаг нь эртний нүүдэлчдийн гол зам нь соёлын төвлөрөл байсныг гэрчилдэг. Чингис хааны үеийн холбогдол. Говьалтай нутаг нь 13 дугаар зууны үеийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Тухайн үеийн Алтай өвөр говийн нутагт Монголын нус товчонд дурддагдаг Чингис хаантай холбоотой зарим үйл явдал болсон байж болзошгүй судлаачид тэмдэглэдэг. Манай аймаг өнөөдөр Говьалтай аймаг нь өнөөдөр мал аж ахуй болон аялал жуулчлалаараа голлон хөгжиж буй байгалийн нөөц түүхэн өвөөрөө онцлогтой нутаг юм. Эдийн засаг амжиргаа. Эдийн засгийн үндсэн уламжлалт мал аж ахуй бөгөөд Алтай өндөр улс говийн тал хээрийг ашиглан Тэмээ, Ямаа, Хонь,
хөхөр, адуу зэрэг 5 хошуу малыг өсгөн үржүүлдэг. Ялангуяа говь хангайг хослуулсан мал аж ахуйн онцлог. Мал аж ахуйн гаралтай түүхий бэлтгэдэг. Ноос, ноолуур, арьс шир болон аялал жуулчлал. Ихэнх хүн ам нь мал аж ахуйн салбарт ажилладаг тул амжиргааны түвшин нь малын үр өгөөж түүхий эдийн хашаас ихээхэн хамаардаг. Аймгийн төв нь болох Алтай хот нь Улаанбаатар хоттой автомаар холбогдсон бөгөөд дотоодын нислэгээрээ үйлчдэг нисэх будалтай. Аймгийн доторх сум, дундын замууд нь сүүлийн жилүүдэд сайжирч байна. Уламжлалт гол мал аж ахуйн онцлогоос хамаарч Алтай богцны мах, шарсан мах, цойвон мөн тэмээний сүүгээр хийсэн цагаан эдээ айраг зэрэг нь түгээмэл. Говь Алтай аймгийн Алтай уусын эсгийн урлал болон чанар сайтай ноолуур нь брендийн бүтээгдэхүүн болох боломжтой. Ялангуяа Говь Алтай хэмээх газар зүйн заалттай байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн. Аялал жуулчлал. Аялал жуулчлалын хувьд ээж хайрхан, шаргалжуудын аршаа, мөнх хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхэн дурслалт газруудаар дамжсан эко болон адал явдалтай аялал жуулчлал хөгжих боломжтой. Нутгийн эргэж жуулчдыг хүлээн авах, малчин айлд хоноглуулах, гэр буудлын үйлчилгээ түгээмэл. Говь Алтай аймаг нэг талаасаа уулархаг бүс, нөгөө талаасаа говийн онцлогийг хослуулсан. Хил залгаа, орнуудтай худалдаа. Аялал жуулчлалын харилцааг өргөн өргөжүүлэх өндөр боломжтой нутаг юм.